За ах ингээ өөрийгөө танилцуулаач. Би Булган аймгийн жолооч камерд очих бах. За. Алдангийн Эрдэнэбаатар гэдэг хүн. За. Удам дамжсан жолооч тоо 3 үеэрээ жолооч. Хан 40 гаруй жил явж байна да. За. Хүн тээвэрч хийж, жуулчин тээвэрч хийж байна. Одоо сүүлдээ том төрөөр ороод ингээ явж байна да. 3 үеэрээ жолооч гэхлээр одоо өвөө аав хоёрын талаар хуучлаач та. Одоо манай аав энэ чинь улсад 45 жил тэрэг барьсан байдгийг. За. Тэгээ тэрний залгамж нь би ороод би одоо 40 гаруй жил. Манай хүү бас л одоо нэг 15 6 жил. Ингээл одоо 3 үеэрээ явж байна да. Ер нь уугуул нутаг Булганых баг. Булганы аймгийн төвийн хүн. Манай ап бол сайхан гаралтай Булганы. Тэгэхээр 8 дугаар баазын жолооч нар гэсэн үг. Ер нь харьцаа холбооны. Холбооны жолооч нар гэсэн юм уу? Одоо 64 Z5 авч одоо анх гарч яхад нь 60 онд барьж жолооч болж байсан. Тийм улсууд. Би ч одоо өөрөө Орос тэргээр явсаар байгаа. Сүүлдээд одоо ингээ том тэргээр орлоо доо. Том тэргээр ороод одоо 5 жил явж байна да. Энэ Булганы жолооч нараас яриа авсан чинь таныг их яриасаг хүн тэгээд их аялдаг одоо зун бургантай жуулчинд явдаг. Намар хавартаа ингээд будаа тээвэрт явдаг гинэ. За тэр талаараа хуучлаач ах. Яг үү. Аялал жуулчид одоо 26 жил явж байна. За. Сайхан шүү дээ. Монгол улсаа сурчлаад явж байхад одоо ер нь багтмаар шүү дээ. Ер нь тэгээд энэ гадаад орны жуулчтай явна гэдэг чинь соёл сурна. Ер нь наад зах нь хогноосоо эхлэе шүү дээ. Тэгтээ ер нь тэгээд Монгол орныхаа аялал өнгөтэй өттэй гайгүй юм гээд үзүүлэх гэж явж зорж явдаг. Тийм л юм байна. Одоо 26 жил жуулчинд явлаа гэхээр ер нь их олон орны хүмүүстэй явуу та. За одоо ер нь бүхэл орны энд Монголд л ирж байгаа бүх орны улсуудтай явлаа да. Ер нь тэгээ явж үзээгүй аймаг сум Монголын үзэсгэлэнт байгаль одоо сүүлдээ жуулчинд яваад байгаа юм. Геологт яваад байгаа ч мэдхээ байдсан. Тэгж л ямыг сурчилж байгаа юм да. Одоо тэгэхээр ахын хил ус их сайжирсан уу? Ажлынхаа хүрээнд ярина. Тэрнээс бол тэгж сул ярианд яг ойлгоно. Нүгэлтэй тэгээ ярьжуулж чадахгүй. Ер нь одоо сүүлийн үед их солонгосууд их ирж байна. Солонгос жуулчдтай хил нэвтрэлцгөө. Солонгосуудтай явж үзсэн 2 3 удаа. Тэгтээ яг үү те. Европуудн дээр их аятайхан. За. Ойлголцсон те. За Монголынхаа одоо тэгээ үзэсгэлэнт байгууллагуудаар их явлаа гэж байна. Та одоо тэгээд хамгийн одоо их очиход сэтгэл төрүүлсэн нутгаа хуваалцаач. Одоо энэ баруун 5 аймаг байна л та Тавбогтой. Зүүн талдаа Дадал, Бөөр нуур, Халах гол, Хинти, Чингисийн төрсөн нутаг. Уршаага тэгээд л одоо өвөр хоолой, Ардбогдын өвөр хоолой, говь. Захуу Заарамгийн говь. Одоо Ажбогдын нуруу, хайрхан уул гэх урд хэдийг бол тэрчээр нэгжцээ. Яваад үзсэн тий. Хойгоор одоо хөвсгөлийн сумдуудаар хэрэг яв. Хөвсгөлийн сумдуудаар бүгд нь эренчил цагаан нуур одоо энэ хойтлын сумдууд ийшгээ Сэлэнг Алтан будаг гэдэг. Одоо ер нь бүгдийн уршаа хашаа явцсан да. Уршааш одоо өмнө говийн номгон хөрмөн гэнтэр гэдэг. Одоо тэнд чи бас байгалийн үзүүлэлт газар Чингисийн энэ байлдааны нэг нууч ууч гэл одоо бүгдийн л үзлээ шүү дээ. Энэ үзээгүй газар байгаа хэрэг. Зүүн талдаа бол тэгэл халах гол. Уршаага дорн говь одоо хамрын хийдээс авахулаад уршаага тэгэл одоо дэмчгийн хийдгээл ерсэн. Монголын үзэхэл одоо бүх юмнуудыг л үзлээ дээ үзлээ. 20 хэдэн жил явах. За одоо ингээд одоо та жуулчинд пурга машинтайгаа явж гэнэ үү? Ямар машинтай явж гэнэ? Пурга биш одоо 200 та явж гэнэ үү? Тийм үү. Одоо юу гэдэг Орос машин пурга унах 202-ийн ялгаа нь юу вэ? Одоо 200 гэхэлэр цөөхөн тооны жуулч авч явдаг байх нь тийм үү? Тэднээс өөрсдөө санаас захиалж явдаг юм. Жолоочоо захиална. Хөтөч гайд одоо ховрдоо хаяа нэг л авч явна. Та ер нь тэгэхээр гайдгүй ойлголцоод явцдаг гэсэн үг үү? Тэгээ хоорондоо бол одоо хэл амаа ойлголцоо ажлын шугамар бол ойлгоно. За тэгвэл та хамгийн их мэддэг хэлээр өөрөөгөө нэг гадаад хэлээр өөрөөгөө нэг тавчхан танилцуулаач. Тэр чи одоо юу гэж хэлэх вэ? My name is Эрдэнэбаатар гэж одоо ингээл юм. Одоо тэгэл хэлдэг шүү. Тэгээд ер нь очих газруудаа нэг юм хэлчихнэ. Та тэгэхээр одоо ингээд одоо зундаа өвөлдөө аялал жуулчлаар өвлийн улиралд аялал жуулчлаар явж гэнэ үү? Өвөл явдаг залуу байхад явдаг байлаа. Одоо бол байхгүй. Өвөл залуу байхад бол ерөөсө цагаан сарын дараа гараад 12 сард орж ирдэг байлаа шүү дээ. Одоо та гэхдээ ер нь дундаж тээврийн жолооч нарыг бодвол юу гэдэг том дэргээрээ яваад том дэргнийхээ одоо улирлын чанартай сезоны улирал дуусгаар аялал жуулчлал руу орчод ер нь жилийн дөрөв улирал жолооны хүрдний ард сууж гэнэ үү тийм үү? Ер нь дөрөв улирал явж байна. Одоо энэ чинь ингээд 6 сараас ахуулаад аялал жуулчлалд явна.
Тэгж байгаа тэгээ 8 сараас ажил эхлэхээр тэгэл том тэрэг орно доо. Тэгээд ерөөсөө хольж утгаад явж штэ ерөөсөө тэгэл. За, жолооч байхын одоо сайхан тал, давуу тал одоо яагаад жолооч болсон тэр талаараа хөөслөөж байгаа. Баг багт одоо хүүхэд байхаас л одоо эн чинь техник сонирхолтой байсан. Жолооч гэдэг чинь бол нэр алдарууд өндөртэй улсууд ч үү. Аавыгаа даган дуурайж. Аавыгаа даган дуурайж. Тэгээд ерөөсөө эн чинь тээврийн жолооч нэг захаас нөгөө захт нь одоо хэрэгцээт бараагийн ачих будаа тариа нүүрс гэдэл одоо өвлжөнгөл явж байна дөө. Тэ. Энд чи одоо үний хямар юм да жолооч үний. Одоо дүүн нэг удам залгасан тээвэрчд гэдэг нэг подкаст хийж ин. Та тэрийг үзэж сонирх уу? Сонирх. Одоо үзэж сонирх нь ерөөсөө. Одоо сонирхож эхлэх гэж байна уу? Одоо сонирхож байна. Одоо ерөөсөө тэгээд завгүй л шахуул явах юм байна шүү дээ. За та тэгээд ингээ булганы будаа тээвэрт одоо дарханд буулгаад одоо ингээд дүүтэйгээ таарад одоо бараг нэг дугаарын зочин байдлаар орчлоо доо. Сэтгэл сайхан байна уу сайхан байна. Одоо явах үү энэ чинь. Залуу үедээ хүүдээ одоо ингээ жолоочийн алдрыг одоо мандуулан бадруулаасаа гэж одоо хүсэж байна. Залуу жолоочор ч гэсэн угаасаа дандаа аав ээж нь жолооч ийм л улсууд байгаа. Тэгэхээр энэ чинь одоо Монголын нэг сайн тал шүү дээ тээвэр гэдэг чинь. Хүн тээвэрч бай, ачаа тээвэрч бай. Ер нь бүгд л нэг зорилготой. Ер нь тэгэл эр хүний ер нь шамцыг сорьсон ажил шүү дээ. Ер нь жолооч. Одоо энэ 40 гаруй жил машин барихтаа та ер нь халширчээв үү? Одоо халшраагүй зүтгэл явж байна 60 гартсан ингээл. Ер нь дуртай сонирхолтой болохоор л одоо өдийг хүртэл яваад байна тийм үү? Дуртай сонирхолтой садан хийж гүйцсэн ажилд одоо энэ чи ажил хийхгүй байхгүй тэгээд хөдөлгөөлөө байвал хүнд одоо хэрэгтэй тэгээд. Тэгээ одоо зүгээр байж хахаар одоо явж л байвал одоо сайхан байдаг гэж юу? Одоо тэгжээж л одоо би чи хэрүүл байна. Ер нь тэгээд хамт олонтойгоо явах сайхан л дөө ер нь. Олонтойгоо явах шиг сайхан юм аахгүй тэгээд. Юу ах? Одоо ингээд дээр үеийн жолооч нар тээвэрт явж байгаад ингээд сүнс сүүдэр буг чөтгөр ч юм уу тиймэрхүү юмтай таарлаж исэн гэж ярьдаг. Танд тиймэрхүү түүх дурсамж байна уу? Тийм байхгүй. Яг амь дээр тэр айгу дээр үчихэд галзуу малзуу усуу таарч л байсан л дөө. Гэнт энэ тэр кавин дээр гарч үсэрч гарч ирэх. Яг бол тийм одоо хүмүүсийн яриад байдаг шиг тийм буг чөтгөртэй бол таарж байгаагүй юу? Тийм бол би дуулж лээс их л олон жолоочтой таарсал гэдэг юм би бол таарлаагүй. Өөргөө алтан шар замын боёнд бол тэгээд явж байна. За. Та одоо ер нь өөрт тохиолж исэн ч юм уу найзуудтай тохиолж исэн хөгжилтэй дурсамжаас нэг хуваалцаач. Яг уу энэ чи хаана үлээ энэ чи урд хэрмэн цав явж явах төлөөдөө. Хэдэн жолооч явж байгаа. Тэгээд би нэрээ тоглож л явах юм л да тэт. Тэгээ нөгөөтгөө машины дотор нэгийг суулгаад өнгөрүүлээд хөө машин чи яваад өглөө гэсэн нөгөө чи хар удараа гүгээд гол руу орох гэ дотор нэг нь албар хэвтсэн машиныг өнгөрүүлээд тэгээ нөгөөт чи ухаан жолохгүй машиныхаа урдаг төрөх гэж гэж ус руу унж одоо тэгээд инээ түргэжлээ шавартай олдол энэ нэгээрээ тоглож одоо машин алдаж өнгөрж ийн гэж тоглосон байх нь шүү дээ тийм үү? Тэгээд байх дотроо тэр чи жолоочтой байхгүй юу нэг нь суудсан. Ямар машин тэр хүн одоо тогтоох гэж оролцсон юм бол уснаас өмнө? Пурган. Тэгээд ганцаараа тэр машиныг уруу өнгөрж байгаа ирчээ инерц авсан машиныг одоо тогтооно гэж бодсон байх нь тийм үү? Өөрөө сэтгэлдээ тэгж л эзэнгүү өнгөрч яана гэж бодохгүй. Ус руу хийж ягаар ямар ч байсан нэг үзээл гэж бодсон байна те. Ер нь машинаад хайрлаж байгаа. Тэр чи жолооч юуны бас сэтгэл байхгүй тэр чи машинаад хайрлаж байгаа. Биднээс ус руу хийхгүй наан зогсоогоо давна. Дотроо хүнтэй тэр чи жолоочтой. Эзэн нь болохоор мдээгүй. Эзэн мдээгүй тэгэл өөрөө машин ус руу орлоо гэж хайраалгаад өөрөө шавардлуу унжээлээ. Тэр чи яг тэгэхээр бинээр одоо цаг нөхцөөгөө оролцож тоглох юм да тэгээд. За. Автан шар замд. Өөр ярьчмаар юу вэ? Одоо өөр юу авах вэ тэгэл. Та бол алдсан штэ. Би бараг сүулдэ удаашраа тэгэл. Чи золоо сорлоо. Өөр одоо юу гэдэг танд ингээд ярьчмаар юм байна уу? Одоо би нэг энийг ярьсан бол зүгээр дээ гэсэн юм. Юуны талаар нь байж болох вэ? Яг одоо энэ соёлын талаар ярих хэрэгтэй байна. Ер нь жолооч улсууд. За, одоо юу гэдэг ингээд одоо дүүн ингээд удахгүй. За, ингээд дүүн одоо саяхнаас одоо та нартай нэлээд будаа тээвэрт явж байгаа ахтайгаа түрүү намар хавар таарж исэн те одоо над шиг шинэ залуу жолоочдод өгөх зөвлөгөө юу вэ? Одоо ер нь алтан шар замд явж байхад бие биенээ хүндэлж тусалж дэмжиж. Тусалж дэмжээд ороо үдших явахдаа тэр гэрэл дохоогоо шилжүүлээд. Игнээ зайгаа зөв бариад. Одоо тэгэл ерөөсөө бие биендээ л одоо тус бие бинийгээ тайж болохгүй. Тэгж л явах хэрэгтэй. Дээр үеийн сургаал яг тэр чихрээд яваа. Бие биендээ л дэм болоо явах хэрэгтэй. Дэмдээ гэдэг чинь тэр. Одоохондоо Монгол хүний мэс чанар алдагдчихаагүй. Ялангуяа энэ
тээврийн одоо уртын тээврийн жолооч нар бол гайгүй бие биендээ тусдаа дэмтэй байгаа бах тийм бах. Та юу гэж бодож байна? Ер нь энэ жолооч нар бол том дэргэний тээвэр хийж байгаа жолооч нар бие биендээ туслаад дэмтэй дунтай. Ер нь болж өтөхгүй юмыг болгохын төлөө явж яадаг тээвэрчин хүн гэдэг чинь. Одоо энэ чинь улс орны одоо бүхэл ачааг нуруунд дээрээ үржиж шүү дээ. Та одоо тэгээд хүн тээвэрт одоо жуулчанд явж байхдаа гадныхнаас одоо соёл одоо ёс заншлын сурж ийн гэсэн одоо тэр соёлоос одоо монголчуудын аваад хэрэгжүүлчихээсэй гэсэн соёлоос хуваалцвал ах. Одоо бүр адгийн азахны хог шороо хамаагүй замбраагүй хаяхгүй. Хогийн цаг дээр нь авч хайж болно. Одоо шалгагүйгээр зам дагуулаад одоо хогоо хаяад. Тэр чинь Монгол орны чи бас нэр зүр гаргадаг байхгүй. Тэр талаад анхаарч байгаа хэрэгтэй ер нь. Хогоод сайн. Эдд нь өөрснөө хайрлахгүй байхад гадныхаа илүү хайрлаж гэнэ үү тийм ах. Гадныхан ч одоо ерөөсөө өмгөрч толгой модгоо ачиж шүү дээ машин дотор. Хогийн зэг тэр үү. Тэгвэл одоо аргагүй нэг цэвэрч улсууд нь мэдгэж байгаа байхгүй. Ер нь Монгол хүмүүсээ тарьсан хогийг түүж цэвэрлээд жуулчныгаа машинд ачиж цэвэрлээд явж гэнэ үү? Энэ ч одоо монголчуудын хайсан хогийг чинь тэгэл үхэр малын шир толгой молгоо тэр чи ачаал тэгээ хогийн зэг дээр чинь буудахгүй шүү дээ дүүч. Өмгөө өнөс чамаагүй аваа чад хаяа. Соёл нь одоо тэр л байгаа. Тэрийг л одоо сурч бүгдээрээ одоо хогоо хаяхгүй байхын тулд тэгвэл байгаль дэлхийгээ хайрдээ шүү дээ. За ингээ алтан шар зам нь үлзийтэй байг ингээ дүүгийнхаа нэвтрүүлгээд орж их сайхан ярилцлага өрнүүн дэлгэр өрнүүлсэн таньда баярлалаа. За та бүгдийн ажил төрөлжсөн үйлс өндөрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За боллоо. Ахуйд алах юм байна.